2012 оноос хойш үргэлжилсэн эдийн засгийн хямрал өнөөхөр нь үргэлжилсэн хэвээрээ цалин дэвтгүүр нэмэгдэх хандлага байхгүй ч өнгөрсөн эрхлээний бараа бүтээгдэхүүн болон инфляц өссөн байгаа нь ард иргэдийн нуруунд дээр хүндхэн ачаа болж байгаа юм а. Монголын үйлдвэрч нийлбэлийн холбооноос төсвийн тодотгохлыг яралтай хийж улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх, иргэдийн цалин орлого нэмэгдүүлж эдийн засгийн хүндрэлээс учирч буй хүнд ачаа дарамт багасгахыг шаардаж өнөөдөр шаардлага бичгийг засгийн газар, сангийн сайд болон засгийн газрын бүх гишүүд даалгаж байгаагаа хэлж байгаа юм а. Мөн түнчлэн цалин дэвтгүүрийг нэмнэ гэж 2015 оны төсөв суулгасан ч гэсэн өнөө хүрэн суулгааг байгаа. Ажилгүйчүүдийн тоо 143 мянгад хүрсэн гэд энэ бүгдээс аваад үзэх юм бол Монгол улс эдийн засгийн хямралд утгаараа өртөчөөд байгаа гэдгийг онцлон хэлж байгаа юм а. Энэ Монгол улсын төсвийн орлогын өнөөгийн байдал бас нэлээд хүнд байдалтай байгааг бас та бүхэн сайн мэдж байгаа. 3 сарын байдлаар энэ 2016 оны 3 сарын байдлаар улсын энэ 2016 оны улсын төсвийн гүйцэтгэлийн байдал 600 гаруй тэрбум төгрөгөөр тасалдж байгаа. 600 гаруй тэрбум төгрөгөөр. Ийм учраас ер нь энэ улсын төсөвт нэг яралтай тодтгол их ийм шаардлагатай байгаа бодит ийм шаардлага байна. Хоёр дахь нэг том бодит шаардлага бол өнгөрсөн онд Монголын үйлдвэрч нийлбэлийн холбооноос Монгол Улсын засгийн газар, Монголын ажил олгогч эзэдийн нэгдсэн холбоотой хөдөлмөр нийгмийн зөвшлийн улсын 3 талт хэлэлцээрийг байгуулсан. Энэ хэлэлцээрээр засгийн газар төрийн албанд ажиллагчдын цалин үлсийг 90 тэрбум төгрөгийн их үүсвэрт багтаа нэмэгдүүлэх хэлэлцээр хийгээд холбогдох шаардлагатай хөрөнгийг 2015 оны улсын төсөвт тусгаж суулгасан. Харамсалтай энэ асуудал энэ төсвийн алдагдал, эдийн засгийн нөхцөл байдлын улмаас гисэн шалтгаанаар 2016 оны улсын төсөвт шилжин суух байдлаар хэлэлцээрт нэмэлт өөрчлөлтийг бид оны сүүлээр хийсэн. Энэ хэлэлцээрийг улсын хурал 108 дугаар тогтоолоороо баталгаажуулж 2016 оны улсын төсвийн эхний тодтголоор энэ төрийн албанд ажиллагчдын цалин үлсийг нэмэгдүүлэх 90 тэрбум төгрөгийн их үүсвэрийг энэ улсын төсөвт тусгуулах энэ үүргийг засгийн газарт өгсөн. Цалин дэвтгүүр тэтгэмж нэмэх хөрөнгийн их үүсвэрийг 2015 оны улсын төсөв тусгасан хэдий ч өнгөрсөн онд хэрэгжээгүй. 2016 оны улсын төсвийн эхний тодотгол тусган нэмэгдүүлэх үүргийг засгийн газар хүлээсэн боловч өнөө хүртэл төсвийн тодотгол хийхгүй хойшлуулснаар улсын хурлын сонгуультай золох гэж байгаа Монголын үйлдвэрч нийлбэлийн холбоо иргэд хөдөлмөрчид бухимдалтай хуурам мэхэлсэн хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байгаагаа инхүү илэрхийлж байгаа юм а. Сонгуул болон асуудал огт асуудалтай халт хамаагүй төрийн ажилд тасралтгүй явагдаж олон түмний тулгамцсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь улсын хурал засгийн газар сонгогч иргэдийнхээ өмнө хүлээсэн үндсэн үүрэг гэдгийг онцолж байгаа гэдгээ дуулгасан. Өдрийн тойлд уян мэдээлэл.